Тэгэхээр ихэд энэ онд хамгийн анхаарал татж байгаа хөдөлгөөнүүд гэх юм бол мэдээж одоо товарууд юу нь бол түүхэнд эзэгээ тасралтгүй шинжилээд явж байна. За алтны үед гэх юм бол эхлээд аваад үзэх юм бол за хэдийнэ энэ оны одоо шинжээчдийн таам бодлого 5400-д даваад одоо 5600 хүрээд явж байна. Тэгэхээр таны хувьд маш олон одоо тайлбар судалгаануудыг уншиж танилцсан баг. Ер нь одоо металлын энэ зах зээлийн огцом өсөлт хэр удаа үргэлжлэхээр байгаа бол бас ер нь таны хувьд одоо төсөөлөл ямар байна? Алтны үн түүхэн дээд хэмжээндээ, мөнгөний үн бас түүхэн дээд хэмжээндээ хүрчлээ. Цаад шалтгааныг харахад бол улс төрийн тогтворгүй байдал ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл. За тэгээд долларын ханш суларч байгаа ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд яриад байна. Тэгэхээр энэ зүйлүүд нь хэр удаа үргэлжлэн тэр хэмжээгээр ер нь алтны үн өндөр байгаад юм уу, мөнгөний үн өндөр байгаад юм бол гэж ингэж төсөөлөгдөж байна. Тэгэхээр манай оронд бол мэдээж ойдлогоо ингээд хийгээд явж байгаа. Зүүнээс гадна бас бусад одоо хайгуулын ажлыг бол нэлээд нэмэгдүүлэхийн зөвлөмжүүдийг бол та бүхэн бас гаргадаг. Тэгэхээр ер нь одоо энэ тесийн бас үн хугацаанд өсөх энэ хандлагатай, чиг хандлагатай байгаа энэ цаг үед манайх одоо хангалттай сайн ажиллаж чадж байна энэ чиглэлд. Манайх жоохон хөшүүн удаан байгаад байна. Тэгээ яг энийг нь харахад манай улс энэ салбарыг зөвхөн нөгөө ашигт малтмалынхын салбарын хуулиар ч юм уу те зохицуулах гэж оролддог. Энэ алтны үн, зэсийн үн өндөр байгаа дээр бусад улсуудын жишээг харах юм бол их өөр салбаруудаараа дамжиж зохицуулалт нь яваад байна. Америкт жишээлхэд 1950-ад оны хууль байх Defense Production Act гэж байдаг. Батлан хамгаалах үйлдвэрлэлийг зохицуулах хууль гэмээр юм уу те. Тэр хуулийн дагуу жишээлхэд сүүлийн 1-2 жил Америкийн засгийн газраас батлан хамгаалахад хэрэгтэй түүхийд дотооддоо үйлдвэрлэхэд чиглэсэн ч юм уу, тэрний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн олон тэрбум долларын хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Америкийн Техаст байгаа уурхаанууд, Аризонад байгаа уурхаанууд руу Америкийн засгийн газрын мөнгө орж, тэрийг боловсруулах үйлдвэрүүд рүү жишээлхэд мөнгө орж байна. Хятад ч гэсэн ер нь бол бас л тийм өөр салбарын эдийн засгийн суурь бүтцээ хамгаалахад чиглэсэн хуулиудаараа дамжуулж арга хэмжээ авч байна. Перуд жишээлхэд яг манайх шиг ашигт малтмал их нь эсрэг нөгөө орон нутгийн эсэргүүцэл ихтэй болсон шүү дээ. Эсэргүүцэд байдаг. Гэтэл Перу жишээлхэд сүүлийн үед Перугээс гарч байгаа мэдээнүүдийг харахад энэ орон нутгийн асуудлыг нь илүү хурдчилж шийдвэрлэх, тэрүүгээрээ нөгөө ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ илүү хурдтай явуулах энэ ажлуудыг бас хийж байгаа харагдаж байна. Тэгэхээр тэр fast tracking гэж хэлсэн илүү хөнгөвчлөх, хурдвчлах чиглэлийн зохицуултууд. За дээр нь ашигт малтмалыг зөвхөн ямуулахын салбарын асуудал гэхээсээ илүү батлан хамгаалахын асуудал, үндэсний аюулгүй байдлын асуудал ч гэдэг юм уу ингэж харж байна. Алтан дээр бол ерөнхийдөө төв банкнуудын нөөцийг эрчимтэйгээр алт болгож хувиргаж байна шүү дээ, тий. Тэгээ энэний цааталт жишээлбэл алтны олборлтыг дэмжсэн тийм зохицуултууд явж байна гэхээр энэ бол батлан хамгаалах аюулгүй байдлын асуудал, эсвэл эдийн засаг санхүүгийн аюулгүй байдлын асуудал, тухайн улсынхаа эдийн засаг валютыг хамгаалах чиглэлийн зохицуултуудаар энэ үнэт металлын салбар руу орж байна. Алт мөнгнөөс гадна цагаан алтны бүлгийн элементүүдийн үн бас онгарсаар нэлээд эрчимтэй өсөлттэй байна. Цагаан алт, палладин энэ. Тэгээ бас л арталт нь fast track явж байна. Бас л металл руу хейжинг хийж байгаа юмнууд яваад байна. Тэгэхээр зэсийн хувьд бол мэдээж нөөц дутагдж байгаа нь гол асуудал болоод байгаа. Зүүнээс гадна томоохон уул уурхайн одоо төмрийн өдрийн гол бизнестэй компаниуд урт хугацааны зорилгоод зэс болгоод өөрчлөөд нийтнийх худалдаа авахын хилцлүүдийг бол эрчимтэй хийгээд явж байгаа. Тэгэхээр үүнийг одоо манай дотоодын бодлого тодорхойлогч зүүнээс гадна бас магадгүй одоо хайгуул холбоор тэгээд төслийг цааш нь авч явах хувийн хвшлийн компаниуд энэ том боломжийг ер нь яаж ашиглах боломжтой бол ер нь одоос яг ямар одоо ажлуудыг хийгээд явах нь үр дүнд бол дэлхийн том группүүд зэс рүү диверсификац хийгээд батарей минерал руу бас төрөлжөөд алт руу ч гэсэн ингээд орж байгаа үйл явц бол зөвхөн өнөөдрийн үйл явц биш. Сүүлийн 6-7 жил явж байгаа үйл явц идэвхтэй яваад байна. Энэ нь хоёр эффект үзүүлдэг. Нэг нь маш өндөр түвшний эрсдлийг явж байгаа нөгөө жуниор хайгуулын компаниудад бол итгэл өгч яадаг те хөрөнгө оруулалт хийх хайгуул их тэр эрэлт хэрэгцээг нэмэгдүүлээ явж байгаа.
Яг гэвэл тэд нар энэ чиглэлийн ордуудыг олонгууд том корпорацууд, диверсификац хийж байгаа компаниуд ерөнхийдөө худалдаад аваа явчихдаг. Нөгөө нэг юм нь яг үгүй олон улс junior exploration-аар явдггүй ч гэсэн дотоодын компаниудыг ерөнхийдөө уулуурхаар хандуулж байгаа. Дэлхийд даяар уулуурхаан бизнестэй том юм конгломерат ч юм уу юм Монгол маягийн бизнесүүд одоо уулуурхайг бас нэг диверсификац хийх хэлбэр гэж харддаг болцсон юм байна. Тэгэхээр зөвхөн нөгөө Rio-Tinto, BHP, Anglo-ч гэх юм уламжлалт уулуурхаан корпорациудаас гадна бусад корпорациуд ерөнхийдөө ашиг мултмлын төсөл рүү нэлээд сонирхоод эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр би зүгээр ойрын үед манай улсад хоёр үйл явц явагдана гэж харж байна. Нэгдүгээрт нүүрсний орлого сүүлийн 2 жил дараалаад буурчлаа. Олборлолт нь нэмэгдээд байгаа боловч орлого нь буураад байгаа. Тэгээ энэ үйл явцыг болно гэж бид нар бол 3-4 жилийн өмнөөс хэлж байхад ерөнхийдөө бол сонсоод өнгөрдөг байсан бол одоо энэ рүү бол манай улсын шийдвэр гаргах төвшний, засгийн газрын төвшний, бодлого тодорхойлох төвшний хүмүүс ерөнхийдөө их тийм ноцтой асуудал юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд хараад эхэлсэн. Тэгэхээр манай улсад бол энэ нүүрсний энэ орлого бууралтыг нүүрсний эзлэхүүнийг нэмэгдүүлэхээс өөрөөр яаж хамгаалах юм бэ гэдэг рүүгээ хараад эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр мэдээж алтны үн өсөж байна. Өнгөрсөн 100 ерөнхийдөө алт олборлтыг нэмэгдүүлэх гэж нэг бодлого гаргах гэж оролдоод амжилтгүй болсон. Тэгэхдээ одоо энэ он гараад алтны үн ийм өндөр байгаа үед бол манай засгийн газраас ойрын үед ямар нэгэн бодлогын арга хэмжээ бол гарцаахгүй хэрэгжүүлэх гэж дахиж нэг оролдох байх. Энэ бол миний бодлоор хийхээс гарцаахгүй зүйл. Алтны орлого одоогоор нэг тэрбум гаруй доллар байна уу да өнгөрсөн жилийнх, тийм ээ. Гэтэл потенциалын хувьд энэ чинь бол 2-3 тэрбум, 5-6 тэрбум ч хүрэх болцоотой болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө алдаж болохгүй ийм зүйл. Гол нь энийг томьёолохдоо уулуурхаан асуудал гэж томьёолохоос илүү төв банкны валютын нөөцөө нэмэгдүүлэх ч юм уу улсын энэ эдийн засгийн аюулгүй байдлын талаас нь ер нь харах их өөр өнцгөөс харж орж ирэх байх гэж бодож байна. Нөгөө нэг зүйл нь хувийн хвшлийнхэн одоо Монголд ерөнхийдөө том Монголын бизнесийн одоо юу тийм дээ MCS, MAC гэдэг юм ингээд уламжлалт уулуурхайтай бизнесийн том группүүд байна. Гэтэл ийшээ орж амжаагүй том группүүд бас байна. Би одоо 3-4 том группүүдийг жишээлхэд ийшээ ойрын үед орох байх гэдэг хүлээлттэй байна тий. Одоо 5 богд ч гэдэг юм уу. Яг уулуурхаар орж амжаагүй байгаа. Эдний хувьд бол одоо потенциалынхаа хувьд ер нь уулуурхаар орох үс хэмжээнд хүртсэн. Гадаад дотоод харилцаа тэгээд яг нэг бизнесийг томоор авч явах хэмжээнийхээ хувьд. Тэгэхээр эднэр магадгүй нэн тэргуунд алт руу одоо орж ирэх болов. Яг гэвэл одоо Max Group гэдэг юм алт руу сая сүүлийн хэдхэн жилийн дотор ороод өндөр амжилттай явж байгаа дотоодын юм жишээнүүд байна шүү дээ. Тэгэхээр энэ ер нь Монголын уулуурхайд их өөр өнгө төрхийг бий болгох байх ойрын үед гэж би ингэж боддог. Тэгэхээр яг харахгүй төсөв дээрээс харахад одоо төсвийн орлогоо одоо дийлэхийг нүүрс биш одоо зэсэнд бол нэлээд одоо найзаа харагдаж байгаа. Тэгэхээр тэний одоо хэлж байгаачлан алтны үн бол бас харьцангуй үнийн хадгалах юм байна. Зүүнээс гадна томхон хувийн хвшлүүд бас алтны бизнес рүү орох хүлээлттэй байгаа юм байна. Тэгэхээр ер нь төсвийн динамик одоо цаашдаа хэрхэн өөрчлөгдөнө гэж таныг харж байгаа. Өмнө нь манайх бол нэг юм 70-30 гэдэг форматаар их явдаг байсан. Зэсэн 70% байхад нүүрс нь 30% ч юм уу. Эсвэл нүүрсний орлого 70% байхад зэсийн орлого нь нэг 30% болдог юм уу те. 70-30 гэдэг формат яваадсан байхгүй. Одоо магадгүй ойрын 5 жилд Монголын энэ уулуурхаан орлого 30-30-30 гэдэг ч юм уу нэг тийм формат руу шилжинэ. Нүүрс 30, зэс 30, бусд нь 30. Магадгүй эхний нэг 5 жилд алт бараг 30% төрөх байх. Тэгэхээр энэ юу болох вэ гэвэл нүүрс нэг 5-6 7 тэрбум, зэс бас 5-6 7 тэрбум. Тэгээ бусад ашигт малтмал 5-6 7 тэрбум дор хаяхад. Тэгээ энэ бол 30-30-30 гэдэг юм нэг тиймэрхүү формат болно гэсэн үг. За бүр болдгоо маа гэхэд 40-30-30 гэдэг формат руу ер нь ойр гэж хэлж байгаа. Зэс нь 40, нүүрс 30, бусд нь 30.